Эрүүл мэндийн яам, глобал сангийн дэмжлэгтэй доох сүрьегийн төсөл, Монголын сүрьетэй тэмцэх нийгэмлэг. Сүрьетэй өвчтний айдас, ялгуурлан гадуурхалт. Сайн байцгаана уу найзуудаа? Өнөөдөр бид хоёр та бүхэнд сүрьегээр өвчлсөн нэгнийгээ яагаад ялгуурлан гадуурхдаг болох талаар танилцуулнаа. Найзуудаа, та нар магадгүй хизээ нэгэн цагт энэ хүн сүрьетэй хол яваарай гэж хэнийхэн хүний хэлхийг сонссон байж магадгүй. Бас нэгэн жишээг дурдъя. 10 жилийн сургуулийн нэг хүүхэд намайг сүрьегээр өвдсөнийг манай ангийнхан мэдж байгаа. Миний хажууд хүүхэд суухаа болсон. Би ангийнхаа арын ширээнд ганцаараа суудаг. Миний хажуугаар гарахтаа хүүхдүүд ам хамраа тагалдаг. Би ганцаардж байна гэж ярьсан. Энэ бүхэн бол хэнийг нэг найзыгаа өвчлсөн өвчнийх нь улмаас ялгуурлан гадуурхаж байгаа явдал юм шүү. Гэтэл сүрьегээр өвдсөн хүн өөрөө бас энэ өвчнөөр өвдсөндөө ичиж, шаналж, бусдаас нуухыг хичээдэг. Хэрэв сүрьетэй гэдгийг мэдвэл бусад хүмүүс түүнээс зайгаа барих, хамт байхаас татгалзах гэх мэтээр хүндэрнэ гэж айдаг. Сүрьетэй өвчтөнтэй хамт байгаа хүмүүст ч мөн айдас адилхан төрдөг. Хүмүүс сүрье өвчний тухай хангалтгүй, эсвэл буруу мэдээлэлтэй байдгаас энэхүү айдас төрдөг. Зарим хүмүүс сүрье өвчин халдчихвэ гэж айсандаа сүрьегээр өвдсөн хүнд уурлаж, зэвүүцэх, түүнтэй ярихаас татгалзах, буруутай нүгэлтэй мэтээр харж буруутгаж байдаг. Энэ бол ялгуурлан гадуурхалт юм шүү. Гэтэл сүрье гэдэг өвчин маань бидний хамгийн сайн мэддэг болсон ковид гэдэг өвчнөд адил амьсгалын замаар дамждаг халдвар төвчин учраас хинч сүрьегээр өвдөх эрсдэлтэй юм шүү. Иймээс найзуудаа хүмүүр сүрьегийн талаар ойлголт мэдлэгтэй байж сүрьегээр өвдсөн нэгнийгээ ялгуурлан гадуурхахгүй байж сэтгэл санааны дэмжлэг өгч эмчилгээгээ таслахгүй хийлгэхэд нь туслах түүний өвчний эдгэрэлтэнд чухал нөлөө үзүүлэхээс гадна сүрье өвчнөөс сэргийлэхэд маш чухал юм шүү. Найзуудаа сүрьегээр өвдсөн нэгнийгээ битгий ялгуурлан гадуурхаарай. Анхааралтай сонсон баярлалаа.